За та бүхэндээ өглөө өдрийн мэндийг бас шөнийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн сонгож авч орцуулахар болсон дуу маань энэ Khalid гэдэг энэ Америкийн R&B pop дуулдаг энэ залуугийн дуусан Berry гэдэг дууг сонгож авсан. Тэгээд тухайн дуу болохоор тийм ноднон 9-10 сард гараад тэгээд нэг хэсгийг лөө чарт мартахтаа одоо хүртэл гэсэн хүмүүс сонсоод ингээ яваад байгаа. Тэгээд энэ дууны яг эхлээд нэг сонсоход айгүй юм сонсголонтой юм наалтцтай гэх юм те тэгээ гоё биттэй юм жоо тийм чил тал руугаа те чил хоп тал руугаа биттэй тийм дуу байгаа. Тэгээд одоо бүгдээрээ дуу сонсоод видео орчуулад эхлэе. Love to see you shine in the night like a diamond you are. I'm good on the side, it's alright. Just hold me in the dark. No one's got to know what we do. Hit me up when you fall. Down the street, so we meet when you need and it's yours. All I is, and nothing feels better than this. Nothing feels better. Nothing feels better than this. Nothing feels better. Nah, we don't gotta hide. This is what you like, gotta make. Nothing feels better than this. За тэгээ саяны орж ирсэн дууны эхний бадаг нь тахилтайгаа ингээм хамт явж байна тийм. Тэгээд өгнүүд бол ерөнхийдөө ойлгомжтой ингээд яг үнцэн утгаараа орсон байгаа. Ямар нэгэнтэй давхар юм өөр хүмүүсийн зохиосон өөрсдийнхөө зохиосон тийм илүү утгасан нэтэр юм байхгүй. Тэг шууд орчлог баг явцж байгаа. За тэг эхний мөр нь Lord see you shine in the night like the diamond you are. Тэгэхээр одоо чи юу Rihanna-гийн нөгөө алмацыг гэлтхнэ гэдэг дуу өгдөн шүү дээ. You shine bright like a diamond гэж тэрнээс эслэл авсан юм шиг байна. Миний ойлгож байгаа. Тийм бас тайлбарсан тиймэрхүү утгатай юм байлээ. Тэгээ чамаа ингээд шүн алмацтай гэлтхнэх чинь ингээд шүн ингээд гэрэл цацруулж ингэж явах чинь би харах дуртай. Тэнгүүл I'm good on the side, it's alright. Just hold me in the dark. Яг үнтэй би бол чиний хажууд on the side яг энэ утга нь гэсэн чи яг нөгөө side main dude side dude одоо main piece side piece гэдэг нэг гэсэн тийм үндсэн найз залуу найз хөргөс хажуугаар нь бас давхар уулзаж уучраадаг тийм тэ олонний нүдэнд ил харагдаад гүн тийм үсэж нөгөө side piece гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тийм жоо хуудахаараа дууддаг ч юм уу яадаг нэг тийм хайд уулзчдаг учирчдаг тийм. Тэг яг энэ хэлж байгаа нам гөр on the side гэхэлтэй би яг чамтай хайд ингэ уулзч учраад байх зүгээрээ тэг чи яг үндсэн нөгөө яг official найз залуутайгаа тэ бай яг үнэхээр тэ гол над руу ирээрээ гэсэн утгатай байж тийм. It's alright зүгээрээ тэг just hold me in the dark тэ наваа зүгээр харахууд ингээд тэрээд hold me хийхээр одоо юу гэсэн үг. Би бол ингээд хизээ юу ил гарч ирэхгүйгээр ингээд харахууд ингээд чимаг гэсэн миний сэтгэл минь одоо байж гинэ гэсэн утгатай маш тийм нэг лайн үү. Тэнгүүтлээ no one's gotta know what we do. Hit me up when you're bored. Тэг тэгж байгаа байхгүй те. Би тэр донд юу болдгийг те хинч мэдэх албагүй. Бид нэр заавал энийг олон нийтэд зарлаад ингэж паблик болох хэрэг байхгүй те. Hit me up when you're bored гэхэр чи те. Тэ нөгөө найз залуучин байхгүй те ингээ өөдсөн байл те над руу салгаарай. Тэ хоёул hangout яа тийвх тийм тэнгүүтлээ cause I live down the street гэхээр яагаад тэгэхээр би яг өөрхөн нэг тийм гудамжны наан цаанд битээр амьдэрдэг одоо neighborhood гэсэн үг юм байна л та тийм тэнгүүтлээ so we meet when you need and it's yours all I hear is тэнгүүтлээ тийм тэгэл хоёулаа уулзах тэр мөчтэй яг чамаа хүсээ тэр битээрээ уулзах мөчтэй одоо миний бүх юм чинийхаа гэсэн утгатай тэнгүүтлээ
All I hear is гэдэг миний сонсож байгаа чамаа сонсож байгаа үг гэвэл тэгээ тахилт нь орж nothing feels better гэдэг үнэ сайхан мэдрэмж гэж үг байна. Одоо үнэ сайхан мэдэрдэг юм гэсэн байхгүй. Одоо нэг ч чамтай уулзах айгүй сайхан тэгээ чамтай ингээд цуг байх гэж тэгээ хэдий хүмүүс мэддэггүй ч гэсэн ингээд те ингээ яг сайхан байна гэсэн утгатай тэгээд дөрөв мөр давтангуудлаа we don't gotta hide, this is what you like, I'll admit гэхээр те бид нэр те бид нар заавал нуугдаад байх алба байхгүй шаардлага байхгүй те энэ бол чиний дуртай зүйл те I'll admit гэхээр те би энийг баталж ийна энэ бол үнэ те энэ чи энэ харилцаа бит хоёрын дунд байгаа харилцаанд дуртай гэсэн утгатай те нэг бол not feels better те энэс үнээс илүү сайхан мэдрэмж байхгүй гэдэг. Тэгээд дахилт нь бол ингээ хоёр яваад автцсан байгаа тийм. За тэгээд дараагийн юу руу орё? Бадаг руу орё. Just friends, but I swear when nobody's around, you keep my hand around your neck, we connect. Are you feeling it now? 'Cause I am. I got so high than that. I swear to God, from my feet left the ground. Oh yeah. Is all we've been talking about in my ears. Nothing feels better than this. Nothing feels better. Nothing feels better than this. Nothing feels better. I'm not. За тэгэхээр саяны орж ирсэн 2 дугаар бадган те дахилтайгаа ингээ яваад дуул ерөөхдөө дуусчихж байгаа. Тэгээ за тэгээ эхний 2 дугаар бадгийн эхний мөрн чи тэ зүгээр бид тэрийг хоорондоо зүгээр найзууд гэж хүн амтнд ярьдаг яхаа тэгж хилдэг. Гэхдээ эргэн тойронд хүн амтан байхгүй зөвхөн хоёулахнаа байх мөчөд тэ би чиний ингээд тэ хүзүүгч ингээд гараараа ороогоод тэ тэгээд бид хоёр ингээд we connect гэхэр чи бид тэр одоо холбогдоод хоорондоо тэ одоо юу сүнсээрээ ч юм уу энергиэрээ ч юм уу одоо сэтгэл зүгээрээ ч юм уу би махадаар ч юм уу те ингээ холбогдгоо you feeling in на чи одоо энэ холбоосыг бид тэр холбогдож байгаа энэ холбоосыг мэдэрч байна уу те тэнгуут л cause I am гэхээр ягаад тэгэхээр би энийг мэдэрч байна гэж аах гэдэг тэнгуут л I got so high the other night I swear to God felt my feet lift the ground гэхээр тэр нэг өдөр хоёлаа уулзахад тэр нэг өдөр би ингээд тэгээ айгу хай болоод тэгээ уулзж байгаа мэдрэмжээсээ гэж одоо юу кайф аваад ингээд тэр мэдрэмжээсээ кайф аваад тэрний цаашаа бүр ингээд хай авч байгаа юм мэдрэмж төрүүлээ. Асварга тий бүгнээр бурхнаар хандгаалээ те felt my feet lift the ground гэхэд би өөрийнхөө хөлийг газраас хөндөрж байгаа юм шиг те ингээд дээш ингэж өргөдөг нисэж байгаа юм шиг гэх юм уу тийм мэдрэмж авсан те чамтаах тийм сайхан байсан. Тэнгүүтлээ oh yeah you're back against the wall, this is all you've been talking about in my ears гэдэг. Тэнгүүтлээ яг чиний нуруучтай ханны эсрэг ингээд юу яатсан ханны эсрэг ингээд тулаад ингээд зогсцсон. Тэгээд одоо энэ хоёр одоо хоорондоо үнсэлцээд байгаа юм уу одоо тий загас наадуулах гэдэг юм байх гэдэг. Ямар нэг юм хийх гээл байгаа юм шиг. Тэнгүүтлээ this is all you've been talking about гэхээр тий энэ бол тэгээ миний чихэнд одоо ингээ хэлсэн тэгээ ингээд хэлээд байсан чиний бүх зүйл чинь болохоор хэлж ирсэн үг чинь nothing feels better гэдэг. Би чамаа ингээд ингээд хан алуулаад ингээд би чамааг тэрвэрч юм одоо яагаад чи өмсөлцөөд яаж байгаа ингээд зогсож байхад чи миний чихэнд ингээд nothing feels better гэдэг ингээ хэлээлсэн гэсэн утгатай. Тэгээ дахилт нь орж ирэл тэгээ дахилт нь бол адилхан ерөөсөө тийм тэгэл энэс сайхан мэдрэмж алга байна. Үнэхээр гоё байна, сайхан байна гэл. Тэгээ энийга нуух хэрэггүй тэгэл дахилт дуусч байгаа. Энэний дараа болохоор бас нэг жижигхэн bridge гэдэг нэг юм холбоос юм ааш юм тийм орж иж байгаа. Тэрийг сонсъё. Тэгээ дуул ерөөхдөө дуусч байгаа. Тийм байна.
За тэг саяных нь ерөөсөө дууны төгсгөлд явж байгаа. Bridge гэдэг юм те. Одоо зүүн баруун те left right take it back энэга буцаагаад аваа те bring it side to side одоо наадгаа те side to side гэхээр нэг талаас нөгөө тал руу ингээд хөдөлгөө өгч like that гэхээр те яг наадхан шиг зүг байна чамд юу ч тэгвэл now left right take it back bring it side to side гэхээр одоо юу бүжиглээд байгаа мó эсвэл одоо хорцол үлдээд байгаа мó ямар нэгэн тийм хөдөлгөөний тайлбарлсан те баруун зүүн гэл одоо айгу бас тийм далд гэх юм ойлгоход юм бүрх юм юу юм те сони юм утгатай та нар юу гэж бодож байна энийг бас яаж орчуулвал бас те ямар утгаар байвал бас зүгээр юм би бол ингэ мэдэхгүй энэ нэг үл бүжиглээд байна те нэг үл секс хийх гээд байна хийгээд байна гэж л ойлгож шүү дээ. Тийм зүүн баруун гэхээр та сагс мах тоглоогүй л гэдэг. Тийм энэ одоо яагаад байгаа мэдэхгүй. За тийм ерөөхдөө тийм ингээ энэний дараа тахилтны яваад тийм дууд ерөөхдөө дуусчаа тийм тэгээд миний видеог үзсэн та бүхэнд баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай. Миний чаналыг subscribe хийгээрэй. Тэгээд бас pop сонсдог найзуудаа тийм бас ийм сууг байдаг манай дуу орчуулдаг тийм 7 хоногт нэг 2 видео хийх гээл үзэж тараал чадвал ур болох гал энэ жоохон хичээл ном ажил төрөл эхэлчээд жоохон амжихгүй байгаа л та тийм яг хэрэгтэй. Одоо 2 сарын дараа хичээл амраад эхэлчихвэл бас бүр 7 хоногт 3-аас 4 видео ч юм уу те хийгээд явах гэсэн санаа байна. Тий яг тэг харжлаа. Яах нь тэгээд мөн бас тэгээд миний Instagram болон Facebook хуудсуудыг дагаарай. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Удахгүй өөр шинэ видеотоор YouTube дээр ахин уулзаа. Түр баяртай.